За санд санаа ингээд нийт онцудаа нутгийнхандаа энэ сайхан өдрийн амралтын өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид нар бол Орнод Монголын циркийн жүжигчид, сурагчид, мөн багш нар байна. Ингээд намайг бол Эрдэнэсэн дөрж гэдэг. Монгол Улсын соёлын төрөний ажилтан энд Орнод нутгийнхан. Монголын циркэд 15 наснаас ороод Хөгжин бүжгийн коллеж циркийн сургуульд ороод түүнээсээ хойш явган явсаар нутагтаа ингээд цаахан циркийн сургууль нээгээд хүүхдүүдтэй хамт олонтой олон жаахан сурагчтай болоод одоо яг студ дээрээс та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэж байна. Манай студид мэдээж хүүхдүүдийн авьяасыг нээж бие бэлтрийг зөв зохистой, зөв галбиртай болгож мөн цаашлаад ирээдүйд нь тийм ээ сайхан жүжигчин гэдэг эрхэм малдрыг өгөх гэж нутагтаа ингээд мөн бий болон манай эхнэр уран нуграач соёлын дөрвөний ажилтан оюун мөн манай Орнод нутгийн хүү оном бид ингэж нэгдсээр одоо яг 7 сарын өмнөөс циркийн сургуулийн гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрынхаа урлагийн зааланд ингээд циркийн сургууль танхимаа нээгээд хичээлж явсан явсаар ингээд амжилттай явж байна. Бидний зорилго бол мэдээж нутгийнхаа хүүхдүүдэд нээх гэж сурах гэж заах гэж тийм ээ өөртөө бие сэтгэлээрээ нутагтаа хүрсэн гэж хүүхдүүдийнхаа гэртээ ойрхон хажуусан бэлдэж байгаа. Тэгээд бид нар яг энэ сургалтаа явуулснаар одоогийн байдлаар өсвөрийн залуу циркчдийн 2017 оны Монгол Улсын район зочин Бацах Аягаач нэг талаагч Бацахын нэрнжид өсвөрийн циркчдийн тэмцээнээс бол 224 хүүхэд оролцож 40-50 үзүүлбэр үзүүлснээс түүнд 50-р тусгай яран шагналыг авсан байгаа. Манай энэ хүүхдүүд жүжигчид өшөө нэг олон хүүхдүүд байгаа. Тэгээд мөн манай Орнод Монголын циркч нь өөрөө яг нэг адны ёстой сургалтаа нээхээс өмнө 4-5 хүүхдийг шалгаж Улаанбаатар хотод болон Эмэтхэг улсад циркийн сургууль суралцуулаад түүнийхээ одоо өшөө тэр хүүхдүүд маань баяжигдаад цаашаага одоо Шанхай хот руу сая аялан тоглоод ирлээ. Монгол улсаас сурталчлаад мөн Орнодоос сурталчлаад аялан тоглоод дэлхийн хамгийн том зах зээл болох Буданы дэх хятад ард улсын Шанхай гэж тэр том хотод бид нэр очиж албан ёсны Орнод Монголын циркээс сурталчсан тоглоод ирлээ. Мөн манай оном маань Европын холбооны улс тийм ээ Испани улсад 6 сарын хугацаатай аялан тоглоод Өрөнд орнотынхаа сурталчлаад өшөө олон гэрээ контрактуудыг залуу хүүхдүүдээс угах талаар ярилцаад Европын холбооноос ирээд удаагүй байна. Сайн байцгаана уу? Наа мөнх цэцгийн онон гэдэг та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Би анх 4 жилийн өмнө Орнод Монголын циркэд оюун болон Эрдэнэсэн дорж багш дээрээ циркийн мэргэжлэр орж байсан. Агаарын гимнастик болон газрын соло номероор гээд орж байсан байгаа. Тэгээд хамгийн анх би Эмэтхэг улс руу 1 жилийн хугацаатай суралцахаар ажиллахаар өөрийнхөө үзүүлбэрийг өөрийнхөө тоглолтыг гадаадын орнд танилцуулахаар 1 жилийн хугацаатайгаар суралцаад тоглоод ирсэн байгаа. Тэгэж ирчээд бид бүгд Оросын холбооны улстай хамтраад 21 ангид тойроод дээрээ сайхан Дорнот аймагта хаалтынхаа тоглолтыг хийсэн байгаа. Тэгээд бид бүгд 7 сарын одоогоос яг 7 сарын өмнө циркийнхаа сургуулийг Дорнот аймагта нээе. Ингээ бөөнөр хамтраад Орнотынхаа хүүхдүүдийг сургая. Ингээ дээш нөвшөө ингээ дэвжиж гаргая гэсэн бодолтой бөөнөр ингээ ярьж Дорнот аймагта циркийн сургууль нээсэн байгаа. Циркийн сургууль нээгээд би саяхан Европын холбооны Испани улс руу 6 сарын гэрээтэй тийм тоглолтын гэрээгээр яваад ирсэн байгаа. Монголд ирээд одоо 10 ч хоног байна. Монголд ирээд гэртээ ч гац хандлаггүй бид бүгд ингээд дөнгөж сая өсвөрийн циркчдийн 3 дахь их наадмаас тусгай байр авсан залуу жүжигчид болон дүүнэртэйгээ Баян Монголын баруун хязгаар болох Баян үлгийн аймаг руу тоглолтоо танилцуулаад ирсэн байгаа. Би Орнод аймгийн 5 дахь сургуулийн 5-ын байнгын сурагч Эг жаргалын тэнгис манай ангийн багшийг 100 наст гэдэг. Би циркэд 3 сар өнгөрөөгөө явсан. Тэгээ би циркэд акробат буюу жонглераар хичээлдэг. Тэгээд тэмцээнд яваад тусгаар эзлээд ирсэн. Би Орнод аймгийн Шинзэн сургуулийн 5 ангид сурдаг. Би намайг Буян Хишиг гэдэг. Би циркээ 3 сараас эхэлж явсан.
уран нугаар тэнцвэрийн чиглэлээр суралцдаг. Дээсээ наадагч үзүүлбэрээ яваад тусгай шагнал аваад ирсэн. Анх Доронтой аймагт ирсэн циркийн тоглолтыг үзээд циркээ хоролсон. Би анх Доронтод ирсэн циркийг үзээд акробатч ах нар надад их таалагдсан. Тэгээ би аав ээжтэй хэлж агаад орохоор болсон. Анх би орохдоо анхнаас нь хийчээд гайгүй байна гэж бодсон. Тэгээ би дундуур нь явж агаад хэцүү гэдгийг ойлгосон. Одоо би ер нь сурж байгаа. Shut up. Oh. Kulta bola. Хава. Заамант. Хамгийн анхад яг яагаад циркт орсон бэ гэхээр одоо намайг одоо яг энэ тэнгис гэдэг нэг жоохон хөвчөг байхад Доронтой аймагт яг багш Эрдэнэцэнд орж оюун өшөө олон циркийн том хүмүүс ирж Доронтой аймгийн бүхэн өргөнд тоглолтоо үзүүлдэг байсан. Инэдмийн баяраар, хүүхдийн баяраар гэл зөндөө олон тоглолтууд циркийн тоглолтууд ирд. Тэр болгонд бид ингээл найзуудаараа нийлээд гэр бүлтэйгээ үзэл үнэхээр их гайхдаг байсан. Тэгээд 10 жилээ төгсөөд нэг цирк тал руугаа би ч нөр жоохон нэг хөнгөн шингэн болохоор нэг цирк тал руугаа нэг сонирхож үздэг юм уу гэдэг гэр бүлийнхэнтэйгээ. Тэгээд Эрдэнэцэнд орж багштайгаа холбоо бариад ингээд циркийн сургуульд ингээд бүртгүүлээ орё гэд. Тэгээд ороод одоо циркийн урлаг одоо ямар сайхан тий ийм гоё тийм гайхамшигтай үзүүлбэр байдгаа гэд мэдсэнтэй. Тэгэл хамгийн анх Доронтой аймагт хамгийн анхныхаа тоглолтыг хийжсэн тэр чинь 15 онд байна уу да. Хамгийн 2015 онд би Доронтой аймгийн тайзан дээр агаарын гимнастик гэх үзүүлбэрээр анхныхаа тоглолтыг тавьж байсан байгаа. Сая өнгөрсөн жил болохоор бас агаарын гимнастик болон хэрчмээр их тэнцвэр гэсэн үзүүлбэрээр Доронтой аймагт тоглолтоо тавьсан. Тий. Одоо тэгээд удахгүй бас бид 12 сарын эхээр дундуур бас нэг энэтэг рүү явах нэг ажилтай болчиход бас бэлтгэлдээ бас шалмгаа орсон баг. Анх энэтэгт очиод яг гадаад ч энэтэгт очиод хамгийн анхны тоглолтын дээр гарахад бол үнэхээр их сандралтай. Үнэхээр нүдэнд төсөөлөгдөх тийм аимшигтай тийм мэдрэмж төрж исэн. Тэгэхээр Монгол хүн ингээд одоо энэтгийн тайзан дээр Монголын циркийн залуу ингээд гарч ирж үзүүлбэрээ хийх гэж байна гэж ингээд зарлахад үнэхээр их зөв сандралтай байсан. Онон гэж мэдэхгүй. Тийм онон гэж бол мэдэхгүй зүгээр Монгол гэдэг нэрээр ингээд зарладаг болохоор үнэхээр их хайртай айдастай одоо хүртэл. Гэтэ одоо хүртэл тийм айдас майдас бол гайг болсон. Ингээд хүн чинь ингээд тайзан дээр гараад ирээд олны өмнө ингээд олон удаа гараад ирэхээр хүн чинь нүүр хагараад тийм гайг болчдөг. Тэгээд ер нь би яг Дорнод Монголын циркийг нээлээгээд тэр болгон байнгын хүүхийг шалгаж аваад одоо бид нар чинь 3-4 сар яг альбист 4 сарын 1-ээс хойш хичээлээд голдоо нэг сарын амралттай байна амралтаараа амарсан. Одоо яг альбист бид нар за энэ хүүхдүүд яг циркч болно. Энэ хүүхдийн эцэг их маш сайхан дэмжиж хамтарч ажиллаж байна. Энэ хүүхдүүд өөрөө чадвартай, өөрөө их зүтгэлтэй хүүхэд байна гэсэн альбистны 100 гаруй хүүхдүүд бүртгэж авсан шүү дээ. Манай Дорнод Монголын циркч. Тэгээ түүнээс чинь бид нар одоо дөнгөж яг шигшигдмэл 25 хүүхэдтэй л үз дарж байгаа шүү дээ. Тэгээ акробатын, жонглерийн, уран нугалын, тэнцвэрийн, агаарын гимнастикийн гэдэг төвлөрүүдээс англиад үсгэж үзээ яг за энэ 25 хүүхэдтэй илүү дутуу юмгүй. Зүтгэе. Одоо тэгээд дахиад одоо бид нар шинээр бүртгэл аваад дахиад энэ хүүхдүүдэд зэрэгцэх төдийгүй болчихно. Бид нар чинь шал өөр болсон. Би хаан чангарсан, өөртөөгөө авч явж хуваад ааж баг болж жоохон бэлтгэлээ хийгээд хэлээ сурцсан. Одоо тэгээд бидний дараагийн зорилго гэх юм бол мэдээж манай одоо 12 ордод мэдээж энэтхэг улс руу, Тайланд улс руу манай 4-5 жүжигч явах гэж байгаа. Одоо гадаадаас бас нэг 2 жүжигч ирээд эдгээртэйгээ хамтраад дахиад шинжилсэн номероор явах гэж байгаа. Мөн одоо энэ Дорнод аймагтай болоход энэ гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас зохион байгуулж байгаа манай засуу уулз гэх том наадам болдог шүү дээ. Одоо тийм хүүхдийн наадам болж шинжилээ. Тэрэндээ манай энэ одоо шиг боловсон хүчтэй зас сурагчд маань маш гайхалтай хүүхдүүдэд өмнө нь циркт тийм үзүүлж байгаа Дорнодын хүүхдүүд тийм мундаг байгааг цирк үзүүлж байгааг бид нар үзүүлээ. Мөн 3 сард бид нар нэг жилийнхээ ойг тийм ээ Дорнодынхаа ард иргэдтэй бид нар өөртөө тайлбарж тавина. За бид нар энэ сурсан. Одоо бид нар
1 цаг 2 цагийн хөтөлбөр тоглолт тэрэн дотроо ажаалагч акробат гимнастик уран нуурал бүх төрлийн тоглолтоо бид нар дорногийнхоо бүх хүүхэд багцуудтай тийм ээ төлөвлөх зорилгоо тавьсан байгаа. Бид нар хөтөлбөр тоглолтоо өнөөдөр чи энийгээ сураарай ийм үзүүлбэр одоо дагны бид нар чи B үсгээр сурцсан шүү дээ. Одоо нөгөө холбогтой үзүүлбэртэй орсон цагнууд нь болсон. Мөн бид нар одоо 4 сард олон өдөр маань 12 сарын 5-6 гэхэд энэхийг улс руу Тайланд руу яваад 3 сарын 24-нд Улаанбаатарт Монгол газардаад тэндээсээ бид нар 4 сарын 20 гэхэд бүгд найрамдах Турк улс руу манай Дорнод Монголын цирк 12 жижигчин сурагчдыг авъя гэсэн зорилготой ирсэн байгаа. Тэр гэрээ мэдээ би өмнө нь өөрөө би Турк улсад явж байхдаа Туркийн тийм Мондо Entertainment Илхан гэдэг мондог хүнтэй тийм 5 компанитай яриа. Тэр компанитайгаа одоо хүртэл шийд тогтоогоор харилцаатай байдаг. Би ийм том студиэсээ циркнээсээ алей би танаа сурагчдыг зуны амралтын үеэр нь тийм одоо 4 сар 5 сар гэхэд амраад 4 сарын 25 гэхэд Улаанбаатараас хөдлөөд 10 сар гэхэд 6 сарын хугацаатай Турк улс руу би 12 хүүхэдтэй бол яг шалгаж авч явах гэдэг. Ерөнхийдөө би өөрийнхөө яг 12 хүүхэдтэй бол өөрөө би тоочглсон байгаа. Бас яг хэлж амжаагүй мэдээж эцэг ихтэй нуулсан за тэгээд цаг зав том байгаа. Цирк чинь өөрөө шууд маягаад одоо заангууд маргаас сурчдаг гэдэг биш цаг хугацааны асуудал их байдаг болохоор энэ бүгдээр би одоо ингээд тоочглсон манай оюун багш манай оюун бидэд ярилцсан тийм үзүүлбэртэй тийм хүүхдүүдтэй 4 сар гэхэд тайлан тоглолтын дараа 4 сар гэхэд Турк улс руу айлын тоглолт 12 гуруулаа хүүхдүүд сурагчтайгаа хамтарч явъя гэсэн зорилготой байсан байгаа. Тэгээд бид мэдээж одоо шинжилсэн бүртгэл дахин шинэ хүүхдийг нэг жилээс аавна. Энэ жилдээ би энэ хүүхдүүдэд ямар ч байсан чанга яг ямар ч байсан нэг жилийн тайлан тоглолт гэхэд манай хүүхдүүд бүгд нэг 2 цагийн хөтөлбөрт ажаалагч, аврал нуурал, жонглоор, акробат бүх төрлөөр оролцсон тайлан тоглолтоо нутгийнхаа хүүхэд багчуудтай тавина. Бүх хүүхэд багчууд Дорнод аймгийн хөдөө орнотод байгаа Дорнод аймгийн төвдөрөө байгаа бүх хүүхэд багчуудаа айлын тогтоох тавина гэсэн зорилготой. Тэгээд цаашаага Турк улс руу явна гэсэн зорилготой. Тэрний дараа дахин ирсэн шалгалтаа байнгын жил болгоо ингэж шинжилсэн бүртгэл явагдана юм дүүл. Гэхдээ тийм өдөр болгон нэг дуртай нэрээр гараад дуртай нэрээр ордог үйл биш. Одоо яг сонгон шалгалтанд тавал 20 хүүхэд шалгагдсан байна. Тийм байна. Тэгээд манай энэ сайхан циркэд мөн тусаж дэмждэг мэдээж аймгийн цагиргаа хамт олон аймгийн засаг даргын тамгын газар, хотын засаг даргын тамгын газар мэдээж хамгийн ойд манай хамт олон болсон болж чадсан гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрынхаа хамт олондоо баярлалаа. Мөн үргэлж хүүхдүүдэд дэмжиж араас нь хүүхдүүдийнхээ сонирхлыг уранд аяасыг дэмжиж өгдөг эцэг эхчүүдэд баярлалаа. Ингээд цаашдаа мэдээж өшнөө олон бидэрт зөндөө цаг завгүй хүүхдүүд нь ээж автайгаа уулзах цаг завгүй тийм их хөдөлмөрлөж тий өшөө аялын тоглож явах байх тий тэгээд мөн сургуулиудын захирлууд анги дутсан багшуудад бас баярлалаа. Тэгээд өшөө хүүхдүүдээ сайхан дэмжээд ингээд аясын нэгээд одоо манай хүний охин маань гэхэд өчигдөрхөн шинэ зүүн сургуулийн урлагийн үйлчлэгээрээ хоттой алтан медалийг манай уран нууралтынхаа үзүүлбэрээр ороод авсан гэсэн тийм үү. Тэгээд уран нууралтынхаа үзүүлбэрээр ингэж шинэ зүүн сургуулийнхаа урлагийн үйлчлэгт ороод эдгээр байрыг ажиллаад алтан медалийг авсан гэсэн мөн манай өшөө хүүхдүүд маань өөр сургууль, хаан 5 дахь сургууль, 8 дахь сургууль, бүх сургууль, 1-р сургууль, мундаг аяастай хүүхдүүд бүгд байгаа. Тэгээ бүх сургуулиудынхаа бүх хүүхдүүдийг нэгтгэхээр сайхан бид нар Дорнодын шүү гэдэг энэ мундаг Дорнодын Монголын цирк шүү, цирктэй шүү, Дорнодын цирктэй шүү гэдэгт бүгдээр хамтарч ажиллаж баярлалаа. Тэгээд сонин үзүүлбэрээр үргэлж Дорнодынхоо ард түмэнд бэлэг барьж явах болно. Бидний одоо хичээлүүд өнгөж жилч удаагүй байгаа. Гэхдээ бид зөндөө ирээдүйн зөндөө олон хүүхдүүдийнхаа аяасыг нээж чадна гэдэгт итгэлтэй байна л да. Баярлалаа. Бид наадамд очиод айгүй олон хүүхдүүдээсээ тэр дундаас нэг жонглорч ахыг хараад тэр ахыг бүр амар бишсэн. Тэгээ би жонглороор илүү сайн болоё гэж бодсон. Тэгээ тэр ахыг нэр мөрийн асуугаад гар марын барьж исэн. Би одоо том болоод алдартай циркчин болохыг хүсдэг. Тэгээд би чи 2019 онд бас өсвөрийн зэрэгтэй олон улсын тэмцээнд Улаанбаатар хотод зохиогдсон, Эрдэнэт хотод зохиогдохоор болсон. Мэдээж Эрдэнэт төр том гох гэдэг мундаг том Эрдэнэт уулыг байжуулах үйлдвэртэй тэр газрыг ивент итгэж албан ёсны зарласан.
Тэгээ тэр нь гэж олон улсын тэмцээн болсон. Тэр нь мэдээж манай хүүхдүүдээс бол ирэх 2 жилийн дараа одоо 17 он 18 он гарлаа 19 он бол орхон ороод тэр нэглэлүүдийг жоохон юмас сурч ихэл орхоноос ирэхэд бол ороод байна. Тэгээ хүүхдүүдээ 19 онд арай өөр олон төрлийн зүйлээр орно гэсэн төлөвлөгөөтэй байна та тийм. Дорнот аймгийнхаа дүүнэртэйгээ ингээ хамтарч ажиллаад бүр ингээ дэлхийн өнцөг бууланд очиод хүнд хаанч гологдохооргүй гэсэн тийм нэр томьёотой болоод болохын төлөө одоо хамтарч ажиллана да. Тэгээд одоо намайг циркт ороход ингээд тусал дэмжсэн одоо шинэ би бол шинэ хөгжил зөвлөлбөрийн сургуулийг төгссөн баг. Зөвлөлбөрийн сургуулийг 2014 онд төгсөөд шууд циркийн сургуульд орсон байгаа. Циркийн сургуульд ороход тусал дэмжсэн ах トゥ гэр бүлийнхэн болон хоёр оюун бол Эрдэнэтэнд орж өгчтэй. Маш их баярлалаа талархаж явдаг. Намайг тусал дэмжижээсээ гэр бүл болон эмээ өвөө багш ангийн хамт олондоо баярлалаа. Намайг ах циркөө дагуулж гисэн аавда баярлалаа. За ингээд ямар ч байсан өөртөө зориулж тех маш энэ мандат төвчээрийг давж туулж байгаа шавнартай баярлалаа. Тэгээд Дорнотод төдөөд Монгол улсад бас Монголоо төдөөж Дорнотод төдөөд олон орон сайхан нутагт олон гадаадад олон сайхан үзүүлбэр үзүүлж орондоо баярлалаа. Миний сайхан нэвтрүүлгийг үзэж бидэртэй амралтын үеийг аяцтай өнгөрөөсөн Дорнотынхоо нийт ард иргэдтэй хөдөлмөрчдөө баярлалаа. Ингээд Дорнот Монголын цирк цаашдаа шуу сайхан үзүүлбэрүүдээр шуу гайхамшигтай авиасыг нээж сурагчдынхаа энэ сайхан үзүүлбэрүүдээр дэлхийд таниулсан гайхамшигтай хүүхдүүд үеигтэй савныг төрүүлэх болно гэдэгтээ итгэлтэй байна. Ингээд та бүгдэд амралтай аяд тутай сайхан өнгөрүүлээд шинэ эх 7 хоногийнхаа одоо удахгүй шинэ он болох чинь шинэ жил болох чинь тэгээ шинэ жилийнхаа шинэ ажил төрлийнх нь бүх сайхан бүх юм шинэлэг шинэ гэгээлэг юмыг сайхан хүсэн өрөөдөө. Дөндөө хөлддөгүй хөх асар хөлви тэнгисийн 8 дахь гарыг данзан содномын даналзаж мөнхөрсөн дамай цэнгэлийн Монгол цирк эрэндээ тавтын малга элдв шату продукшн эрч мөрсөн бүлё эрин эдик хатасан зоваатайду алей ап Эдем хаграги асар дэвэр цэнгэлийн хур шижигний буусан цэялаки бэнхэгийн сатикгүй авьяас юрвсын ертөнц Монгол цирк эрэндээ тавтын малга элдв шату продукшн эрч мөрсөн бүлё эрин эдик хатасан зоваатайду алей ап Дөндөө хөлддөгүй хөх асар хөлви тэнгисийн 8 дахь гарыг данзан содномын даналзаж мөнхөрсөн дамай цэнгэлийн Монгол цирк эрэндээ тавтын малга элдв шату продукшн эрч мөрсөн бүлё эрин эдик хатасан зогаатай алей ап эрэндээ тавтын малга элдв шату продукшн эрч мөрсөн бүлё эрин эдик хатасан зогаатай алей